заснаас их авсан аршаан ус сүржива. Сайн бацгаана уу үзэгч унших сонсогч та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Remax Collection Luxury Properties Brokering Office-ийн захирал Ариун Жаргал хүрэлцэн ирж оролцож байгаа. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу танд бас энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. За та нарт бас баярлалаа. Намайг урьж оролцсоосаа явдалд баярлалаа. За сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. За тэгээд нэвтрүүлгийн урилгыг за нэлээд юм болж ажил нэвтрүүлэгтээ орж байгаа шиг тийм ээ. Танах чинь ус төрчд голцоо ороод идэв болохоор миний сегмент одоо таарах юм болоо гэж их бодож иж. Тэгээ яалтчгүй одоо өөрийн чинь урьсан болохоор орлоо. Тэг яг энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бол Remax гэдэг тэр дундаа одоо энэ үд хөдлөх хөрөнгөний зуучийн талаар тодорхой мэдээллийг өгөхүүдээс таныг орж оролцуулсан байгаа. Ариун Жаргал маань гэр бүлийнхнийгаа нэг сайхан танилцуулаач. За би амбул тавлаа амьдардаг. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. За манай хүүхдүүд одоо би 30 хүрээгүй 3 хүүхдээ ээж болж исэн. Одоо өсвөр насны 2 хүү, 1 охинтой. Манай нөхрийг мандах гэдэг. Мөн адил одоо үл хөдлөлийн салбарт хоёулаа одоо гар хөдөлцөн явж байгаа. Хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа тийм гэр бүл байдаг. Манай нөхөр хамгийн анхны 5 дахь офис Remax Partner Office-ийн брокер эзэмшигч. Одоо Remax-та үл хөдлөлийн одоо арбитрийн хорооны дарга, ёс зүйн хорооны даргыг одоо хийдэг тийм хүн байгаа. Тэгээ хоёулаа Remax-аас эхлэе л да. Энэ Remax гэдэг зүйл нь яг Америкийнх байна уу? Энэ одоо хэдэн онд үүсгэн байгуулагдсан? Яг анх одоо ямар чиглэлээр үүсгэн байгуулагдсан байдгийм бол? За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын Денвер хотод 1973 онд анх үүсгэн байгуулж исэн. Дэв Линигер гэж эйжент хүн байгаа. Үл хөдлөлийн риэлтор хүн. Тэр хүн бол одоо үл хөдлөлийн одоо зуучлагч байсан. Одоо олсон бүх орлого дийлэн хувийн одоо тухайн офисын захирал нь аваад байсан. Сэтгэл ханамжгүй байсан. Тийм учраас одоо энэ эйжентээр суурилсан бизнес гэдгийг одоо анх санаачилж өөрөө байгуулсан байгаа. Ингээд 47 жил одоо өнөөдрийн байдлаар 120 гаруй улсад салбартай 8300 офистой 120,000 гаруй эйженттэй ийм том одоо компани болтлоо хөгжсөн. За Remax гэдэг маань одоо франчайз бизнес одоо Бүжинлхан Батбаатар гээд хувь хүмүүс оруулж ирсэн байгаа. За бид нэр франчайзыг худалдаж авч одоо ажиллаж байгаа нэг хэлбэр. Ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд одоо 44 брокер офис байгаа. 44 брокер офис нь тусдаа бие даасан захирлуудтай бие даасан одоо тухайн франчайзийнхаа одоо оруулах хөрөнгө тэгээд дотоодын үйл ажиллагаа менежмент бүх юмаа одоо зохион байгуулдаг ийм бие даасан 44 компани байгаа. Тэрний л одоо нэг нь манай нөхөр одоо франчайзыг авсан. За миний хувьд бол Remax Collection Luxury Properties гэдэг одоо Монголда цорын ганц хамгийн анхны зөвхөн тансаг зэрэглэлийн үл хөдлөх өндөр дүнтэй орон сууц дээр ажилладаг тийм тусгай хэрэгтэй офис байгаа. Тэгэхээр бусад салбаруудаасаа арай өөр чиглэлээр ажилладаг, арай өөр сегмент рүү чиглэж ажилладаг ийм офис. Монголд хэдэн онд орж ирсэн юм бэ? 2015 онд орж ирсэн. Хаан сурвалж төгссөн бэ хоёр нь? 2002 онд Мойсе эдийн засгийн бизнесийн менежер мэргэжлэр төгссөн. За тэгээд 2006 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг удирдлага академиг удирдлагын ухааны магистрт төгссөн. Одоо нийтдээ хэдэн офис байна гэнэ Монгол? 44 офис байгаа. 44 офис. 44 45 болж байна. Өчигдөр уржигдах бас нэг гэрээ хийсэн байгаа. Бид нар бол одоо үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани. Хамгийн гол нь одоо бид нар харилцагч, үйлчлүүлэгчтэй хамгийн чанартай тэр үйлчлэгийг л хүргэж байгаа. Тэрний үе гэхээр одоо ажилтай хүмүүс одоо үл хөдлөх хөрөнгөө өөрөө зар өгөөд өдөр шөнөгүй утсан дуграад тэг ажлын хайж байгаагаар одоо авах нь ч мэддэхгүй эрсдэлтэй байхгүй юу гэртээ хуурж ирээд үзүүлэн те нөгөө хүмүүс нь авах ч юм авахгүй ч юм уу хамаг гэр орноо онгоолгоо зогсож идэг энэ бол одоо
хоцрогдож байгаа. Тэгэхээр бид нэр тухайн одоо үйлчлүүлэгчийн хамгийн одоо чанартай үйлчлэгийг одоо 150 мянган гаруй мэдээллийн дата базаар хангаж одоо цаг хугацааг энэ хэмнэж одоо зах зээлийн бодит үн ханш дээр тулгуурлаж тэр үнийн зарах буюу худалдаа авахт нь л зуучлж өгч байгаа хэлбэр. Хуулийн дагуу ямар нэгэн байдлаар бид нэр одоо өнөөдрийн нөхцөлд үйл хөдлөл хөрөнгийн энэ хөгжлийг харахад уламжлалт компаниуд гэдэг одоо манай Монголын компаниуд байгаа шүү дээ. Бидний одоо хийж байгаа энэ ажил бол одоо улстай татвараа үнэн зүгээр төлөвлөж гин. Одоо нотрат дээр 2 гэрээ хийдэг гэсэн бол энэ нь байхгүй болж байна. За бас харьцангуй одоо энэ үйл хөдлөл хөрөнгөөр зоочлуулад одоо үйлчлэгээ аваа сэтгэл ханамжтайгаа бас хүмүүсч байна. Тэгэхээр яалтчгүй энэ одоо улс оронд хэрэгтэй. За Америкт бид нар бол Америкийн компани. Гэхдээ Америкийн хөгжлийг авч үзэх юм бол үйл хөдлөл хөрөнгийн хууль батлагдлаа 100 гаруй жил болчихсон. Үйл хөдлөлийн риэлторуудын одоо эрхийг хамгаалдаг тэр төрийн бас байгуулагчид нэлээ 100 гаруй жил болчихлоо. Гэтэл бид нар одоо үйл хөдлөл хөрөнгийн зах зээлд оролцоод одоо энэ үйл хөдлөлийн зуучлалын компаниуд одоо энэ ахмад компаниуд нэг 15 20 жилдээ л байгаа. Тэгэхээр бид нэр энэ олон улсын энэ ноу-хау, энэ одоо хөгжилтэй улсын одоо энэ бүх зүйлээс суралцах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр бид нэр цаг хугацааг хэмнэсэн, энэ хөгжил рүү ойртсон энэ одоо ажлыг манай Remax-ийн л хийж байна. Ер нь бол бид нэр одоо орлогоо нуухгүй зарладаг одоо ганц компани гээ хэлчихэд бас болохгүй юм байхгүй бах. Ер нь бол бид нэр сар болгон, улирал болгон одоо олон нийтэд орлогоо зарладаг. Тухайн аж ахуйн нэгжүүлэх хуулийн дагуу одоо татвараа төлөөд явдаг ийм одоо хууль ёсны дагуу компаниуд байгаа. Одоо нэг ийм зүйл байгаа шүү дээ. Барилга барьж байгаа компаниуд өөрсдийнхөө дэргэд нэг охин компани байгуулсан. Тэр одоо борлуулалтын за жижиг нь бол борлуулалтын алба гээл тэр хотгондоо байдаг юм билээ. Зарим нь бол тийм өөрсдийнхөө барьсан хөдөлгөөхөө зардаг компаниуд байгаа. Дээрээс нь түрүүн уламжлалт гэж хэллээ шүү дээ. Үйл хөдлөх хөрөнгийн 100-ын газар гэтэргээл. Манай ийм өөрсдийн юмнууд ингээд байна л та. Яг энэгээрээ танах яг юугаараа давуу юм? Би бас сайн ойлгохгүй. Ер нь бол одоо энэ улс орон хөгжөөд компаниуд томроод эхлэхээр яг чаддаг хүмүүсээр нь тэр мэргэжлийн хүмүүсээр нь үйлчлэгийг нь одоо даатгаад явуулах нь зөв. Ер нь тийм олдролгоор ч орох бах. Барилгын компаниуд одоо өөрсдөө борлуулалтын албатай гэдэг байгаа тийм тэр хүмүүс бол тэндээ суугаад одоо тэр төслийнхөө борлуулалтыг орж ирсэн хүмүүст үйлчлээд зарах үйл ажиллагаа хийж байгаа. За манайх яаж байгаа гэхээр одоо дүүрэг болгонд салбар байгаа. За тэгээ бидний 45 компани одоо тэр нэгдсэн дата баз системд бид нэр бүх мэдээлэл оруулдаг. За тэгээ худалдаа авагчийн хүсэлтийн дагуу одоо бид нэр ямар байрыг санал болгох вэ гэхээр одоо өөрсдөө байгаа листлсэн тэр байрнуудаас санал болгодог. Жишээлбэл одоо би хаул дүргийн одоо 11 дэх хороонд байр авна. Би хизээч одоо Баян зүрхт байр авахгүй гэх юм бол бид нэр тухайн үеийн одоо амьдралын нөхцөл байдал ажил нь одоо байршлын хааны хүүхдүүд нь хаан сурдгийн энийг судлаад тухайн үнд нь одоо яг тэр тохирсон боломжит насан туршдаа амьдрах тэр өдөр болгон сэтгэл ханамж авах тэр байрыг л олж өгөхөд зуучилдаг. Тэгэхээр барилгын компаниуд бол ялтч үйл хөдлөлийн зуучлалын компанитай хамтрах нь илүү одоо цаг хугацаа хэмнэсэн одоо бэлэн мөнгөө бариад хурдан эргэлтэнд оруулах тэр асар олон боломжууд байгаа гэдгийг одоохондоо бас харж байгаа хаа. Ер нь бол манайх харьцангуй төслүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. Гэтэл дийлэнх компаниудаас өөрсдөө бас борлуулдгаараа борлуулаад явж байгаа. Тэгээ энэ цаг хугацааны явцад бол тэгээд голдролгоо орох байхаа гэж итгэж байгаа. Тэр борлуулалтын алба гэсэн нэг 6-7 хүн онцлсон суугаал ажиллаад байж яддаг. Тэр нэг борлуулалтын албар бол хүн зорж ороод тэр хүмүүст л бариад харилцуулнахээс бас илүү нэг юм хийхгүй юм шиг л байна л да тий. Бид нар бас нэг сонирхож байгаа зүйл байна л да. Одоо жишээ нь нэг хотгонтой 5 хүн гэрээ хийлээ шүү дээ. Одоо танаа байрыг одоо бид нар зарж өгье. За нөгөө компани ч гэсэндээ танах байрыг маань зараад өгöd. Тэр барилгын компани танаад метр квадрат нь одоо жишээ нь 2 сая өглөөхөд та нар тэрийг цааш нь 2 сая 100 болгож зарах уу? Энэ дийлэнх масс хүмүүс ер нь үйл хөдлөлийн зуучлалаар авахар их үнэтэй зардаг гэж их айдастай байдаг баг. Ер нь олон үнэтэй уулзчихлаа. Зарим нь юу гэж хэлж байгаа гэхээр би оцсны дугаараа нуугаад ингээд нэг тааруу уцсумсаа очтгоо
гэж надад хүртэл ярьж исэн. Тэгээ бид нар бол тэгэх ямар ч шаардлага байхгүй. Биднийг зориод ирсэн үйлчлүүлэгчид бид нар хамгийн боломжит үнээр одоо та яг юу хүсэж байгаа бид нар таныг төлөөлж л ажиллаж байгаа л хэлбэр байхгүй юу. Түүнээсээ бид нар одоо ямар нэгэн байдлаар үн нэмдэг ч юм уу тийм бол байхгүй. Харин ч одоо тэр заруулж байгаа үнээс бид нар шимтгэлээ авж байгаа. Хөдөлтөн авж байгаа үнд одоо ямар нэгэн шимтгэл төлөх тийм юм бол байхгүй. За олон улсад яадаг вэ гэхээр одоо үйл хөдлөлийн шимтгэл заруулж байгаа листинг талч дээр хөдөлтөн авж байгаа талч дээр хоёр тал хоёулаа шимтгэл төлдөг. Гэхдээ манай Монголын яс одоо хамгийн өндөр шимтгэл төлдөг. Ер нь 3-5% байдгийг. Тэрнээс тийшээж байгаа. Чадвартай агентууд хоорондоо хилцээр хийж одоо тэр шимтгэлийг тохирдог. Тэгэхээр манай Монгол улсад бол одоо энэ саарл жигсаалттай орсонтой холбоотой тусгай зөвшөөрөл олгож эхэлж байгаа. За үүнтэй холбоотой манай үйл хөдлөлийн бүх салбарууд ер нь тусгай зөвшөөрөлтэй болж эхэлж байгаа. Тэгэхээр одоо зайлшгүй одоо үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын компаниар зуучлуулах хэрэгцээ шаардлага нь үүсэж байна. Мөн адил одоо худалдаа авж байгаа талч гэсэн одоо энэ систем рүү орох тэр эхлэл суурин тавигдсан гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар бол худалдагч талд юу гэж зөвлөдөг вэ гэхээр та үйл хөдлөх хөрөнгөө өөрөө зарах гад 6 сар тэгээ маш хугацаа зарцуулна. Өөрөө үнэ мэдгүй. Нэг бол хямдхан тавьж алдна, нэг бол өндөр үн тавьж агаад яг зарах болохоор маш өндөр одоо үнийн зөрүүтэй зарчдаг. Тэгээд эцсийн бүлэгт одоо тэр өөрөө хийн гэсэн хүн хохирсон байдаг. За зарим мэдээж одоо хүмүүс сайн зарж ил байгаа л да. Бид нар яадаг вэ гэхээр богино хугацаанд одоо мэдээллийн дата баз өдөр тутам биднэрт одоо тийм байр олж өгөөч, ийм байр авч өгөөч гэсэн хүмүүсийн мэдээлэл дээр бид нэр тухайн байрыг санал болгож яадаг, зах зээл дээр гаргаж яадаг. Тэгэхээр хүлээлтээс үүсэн тэр богино хугацаанд л бид нар тэр байрыг одоо боломжийн үнийг тэр зах зээлийн алдагдaltaгүй боломжийн үнээр зархал тэр ажлыг хийдэг. За зарж байгаа талаас бол бид нэр одоо тэр шимтгэлийг бол танаас гарах одоо үйлчлэгийн нөхөс танаас гарах шууд зардал гэж ойлгодог. Хизээч одоо бидний үн хөлсийг одоо нэмэх тийм тохиолдол бол байхгүй. Тэр талаас нь бид нэр одоо зөвлөдөг. Худалдаа авагч тал бол одоо өөрөө хайжсанаас илүү манаар Remax хандаад тухайн нэг агентийг өөрөө томилж аваад ажиллах юм бол одоо өөрт нь илүү одоо тулж үйлчлэнэ л гэсэн үг. Харилцагчид маань бас арайхан ойлгохгүй байх шиг. Худалдаа авах гэхээр нэг салбар дээр нь очиод ахаал нөгөө салбар дээр нь очиод бид нар чинь нэг агенттай томилчих юм бол дотоодынхаа сүлжээгээрээ бид нэр ингээд мэдээлэл хаачдаг. Тэгэхээр нэг агенттайгаа болж өгвөл тулзаад ажиллах юм бол өөрт чинь илүү сайн үйлчлэг өгч чадна. Би одоо метротолт нь 2000 гарвал 2100 гарал цааш нь зардгал юм болоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо над шиг ингэж ойлгож байгаа хүмүүс бас зөндөл байгаа. Ер нь тэр хөгжилтэй орнуудад манайх шиг юм дотоодын ийм үйл хөдлөх зуучийн газар нөө борлуулалтын алба гэж ер нь байд юм. Ер нь бол бараг 80-90% нь дандаа үйл хөдлөх хөрөнгийн эйженсигээр дамжуулж борлуулалтаа хийдэг. Ер нь хувь хүн ч гэсэн өөртөө худалдаа авах зарах асуудал ер нь байхгүй шүү. Бүгд л зуучлалаар дамжуулна. Хууль нь ч тийм. Агентууд нь ч маш одоо өндөр сургалтанд сууж лицензээр одоо хамгаалдаг. Тэрний эрхийг алдахгүй тул маш эетик ёс зүйтэй ажилдаг. Хүмүүс одоо салбар опшн нээж байгаа шүү дээ. Та нарын Remax-ийн энийг одоо нээж ажилуулахад ямар шалгуур үзүүлэлтүүд одоо хангах ёстой байд. За энийг болохоор одоо Remax Mongolia гэдэг манай одоо толгой компани бол франчайза зардаг. Бидний хувьд бол зөвхөн өөрийнхөө салбарыг хариуцаад ажиллаж байгаа тухайн одоо франчайзыг худалдаж авсан хүмүүс байгаа. Мэдээж одоо тодорхой хэмжээний одоо мэдлэг ур чадвар, за тэгээд мэдээ санхүүгийн байдал, за тэгээд тухайн одоо тэр үйл хөдлөх хөрөнгийн салбарыг аваа явах чадвартай тийм хүмүүсийг олгодог болов уу гэж ойлгож байна. Ер нь яагаад заавал та энэ үйл хөдлөхийн энэ бизнес руу яваад орчих юм? Би өөрөө бас үйл хөдлөх хөрөнгө нэлээд бас сонирхож судалж одоо хуваараа авч исэн. Ер нь бол манайх 2004 онд Арчмаа мөх компани үүсгэн байгуулад худалдааны чиглэлээр ажиллаж исэн. За тэгээд энэ явцдаа нэг 4-5 үйл хөдлөх хөрөнгө авсан. За тэгээ хамгийн эхлээд бол тухай хотын төвийн одоо хуучны өргөтгөл гэж ярьдаг шүү дээ. Тийм байрнуудыг авсан. Тэгээд худалдаагаа игээд ер нь нэлээд бас алдсан юм би. Тэгээ тухайн зуучлалаар дамжуулсан ч гэсэн одоо надад одоо ингээд үнэн бод мэдээлэл өгөхгүй. Одоо ингээд би бол одоо жишээлбэл одоо нэг анхны авсан байран дээрээ яасан гэсэн өргөтгөлтэй юм байр байсан. Тэгээд үн хөрлөлтсөө тохиролцоод авсан чинь өвөл болсон чи яасан маш хөтөн. Маш хөтөн. Тэгээд
ингээд энэ ч яагаад хөвтөн байгаа юм бол гэсэн чинь өргөтгөлийн зүгээр 12-ийн ийм Falcon мотор бариад цэцлэнгийн байшин шиг өргөтгөл хийцэн. Тэгээ би авсан оноо нөгөөтгөнд бүгднгийн нураагаад тэгээ дахиад бүр суур хундаам зутгаад барилгын ажил чиг юм хийж байгаа байхгүй тэр суурин дээр нь. Тэгээ 64-ийн хан хийгээд ахаад сантехник датаад бүхэл бүтэн барилга үл хөдлөхөрөнгө худалдаж авчаад дахиад үл хөдлөхөрөнгийн зардал гарна гэдэг бол миний хувьд маш их одоо санхүүгийн одоо зардал гарч байгаа. Цаг хугацаагаа алдчихин тий. Тэгээд нэг тим юм болсон. За хоёр дахь нь бол яасан гэхээр одоо засгийн газрын ордны хойдол маш гоё байр авлаа гэл те. Хоёр давхар дээрээ овсолж байгаа юм байна гэл. Ахаал салбар нээх гээл бас нэг байр авсан. Тэгсэн чинь өвл бас авсан л да. 12 сард 2008 онд авсан баг. Тэгсэн нөгөөх нь ингээд нэг тийм хүүг зүнэртэй болтгоо. Тэгээ яасан гэсэн чинь нөгөө бас л айгу муу байраад тэр нөгөө нэг ингээд өвлдөө ингээд хөлдөөд 100 болохоор нөгөөх нь чийгдээд ингээд хөгзрөөд тэгээд маш их цэцвэр хийсэн. Тэгээ сан нь бол үнэхээр хэцүүсэн. Бидний дээрээс бүр маш их ус алдаад шүн ингээл дуудахаар ус алдчихсан. За тэгээ ер нь би бодлоо. За энэ стахуучны барилга байршил сайтаа ч гэсэн өстой хэцүү юм байна. За ер нь яаж хийж байгаа л хотын төвд амаар байдаг. Тэгээ бас нэг чанартай эргээгээд нэг 10 20 жил нэг цэцвэр урсгал цэцлэгийг явуулчихар тийм айтайхан юм хайгаад. Тэгээд 2 3 дахь хөдөлгөөрөнгө авсан. Тэр нь болохоор герман технологиор барьсан. Одоо их л гоё байр авсан. Тэгээ тухайн үед бол одоо нэрийн нэлээд яг зуучлалын компаниар хандаж авсан. Зуучлалын компани нь болохоор би өөрөө эзэн гэдэл хүрээ онгойлгосон. За тэгээ үн хөлсөө ч гэсэн тухайн үед бол одоо 2012 онд гэхэд метр квадратын $4,000 сая $56,000 болж байгаа байхгүй. Тухайн хөлхөрөн маань. За тэгээ аваад орлоо. Орсон чинь нүүсэн чинь нөгөөх нь метр квадраттай өрдгөө 2 давхар барьлаа. Тэгээд ингээд хэмжүүлээ үтсэн чинь бараг 50-60 м квадрат тутаад тэгээд $4,000 гэдэг чи одоо хэд нэ тий. Нилээх мөнгөний зөрүү гараад тэгээд яг авахулсан чинь нөгөө зарсан үнэ нь би эзэн вшээ зуучлуулаад тэгээд бид нар эзэнтэй нь уулзъя гэсэн чинь энэ давхар руу гарч байгаа гişхүүр болгоно метр квадрат орно гэд. За тэгээ ингээ яасан гэж чи үүдний одоо энэ харуул юу гэдүүлээ үүдний одоо жижүүр байдаг өрөө орцсон. За тэгээ лифтний хэсгийг бас метр квадратад оруулаад ингээ ботцсон байсан. Тэгээ ингээд хувь хүнийг ингээ охирож байгаа байхгүй юу. Тэгээд яасан бэ гэсэн зуучлаар хандсан ч гэсэн метр квадратын зөрүүтэй юм юмнууд бол гарсаар л байгаа даа байхгүй юу. Шинэ байр авсан ч гэсэн. Тэгээд ер нь яалтчгүй л үл хөдлөх ингээл сонирхол судлаад явж байхад бол за тэгээ ингээ худалдааны компани гэдэг чинь өөрөө бас хэцүү. Ер нь бол би өөрөө залуу хүн ингээл нэг гоё офс тогтчуулаад ганцаараа суугаал. За ажиллаж байгаа хүмүүс маань одоо нэгтлэн одоо зохион байгуулагч байдیں۔ Тэгээд ингээд менежерүүд за тэгэл тим хүмүүстэйгээ ингээд ажиллаад нэг баг болоо ажиллаад 2004 оноос хойш ингээд 15 жил 10 жил ажиллаж гисэн. Тэгээд арай өөр юм хиймээр санагдсан. Тэгээд яг хуу манай энэ Бүжинлам Батбаатар хоёр манад санал тавьсан. Жийл одоо энийг ажил бол ер нь чамд хоёрт бол яг тохирно. Тэгээ надад яг юун таалагдсан бэ гэхээр энэ олон улсын энэ дэлхийн одоо ингээ хавтгаа олчлоо. Энэ олон улсын одоо энэ мундаг хөгжил энэ програм дата бааз одоо юу гэдэг энэ бүгдээс бид нэр суралцах хэрэгтэй юм байна. Ганц дангаараа бизнес эрхлээд бас энэ явахгүй юм байна. Тэгэхээр одоо бид нэр ер нь энэ олон улсын энэ франчайз гэдэг юм их сонирхсон. За тэгээд нэг франчайзыг худалдаж авсан. Тэгээд ажиллаж байгаа хавцтай бид нэр жил болгон одоо R4 гээд олон улсын хурал болдог. Ерөөсөө нэг дор одоо 15-аас 25 мянган үлээ авахчин чадaltaй газар ч ерөөсөө Лас Вегас байт юм байна. Тэгээ жил болгон манаар Ямаксийн Лас Вегас явдаг байхгүй юу. Тэгээд Лас Вегас явлаа. Эхний нэг жил нь франчайз аваад. Тэгээ тэн дээр болохоор яг юм коллекшн гэдэг офс байдаг юм байна. Тэр нь бол одоо тусгай хэрэгтэй болгодог юм байна. Зөвхөн одоо тансаг зэрэглэлийн өндөр дүнтэй үйл хөдлөл хөрөнгө дээр ажилладаг юм офс байдаг. Тухай одоо мэдэж авсан. Тэгээ ерөнхийдөө бол энэ чиглэлээрээ ер нь зорий ер нь ажлуул бас нэлээд гайгүй юм тансаг зэрэгэл дээр ажлуул надад бас боломж болцоо байна. Би өөрөө бас эйжент хийжсэн. Тэгээ эйжент хийж байгаа хавцад ер нь хөвчлээ одоо өндөр дүнтэй үйл хөдлөл хөрөнгө дээр ер нь ажиллаж исэн. Энэ дунджаар нэг 800 сая түүнээс дээш дүнтэй одоо орон сууц хаус юм дээр ажиллахад бол одоо надад бол их боломжийн. Тэгээ тэр одоо чиглэлийн сегментийн хүмүүс нь бас тэр үйлчлэгээ хүсэж байгааг бол мэдэрсэн. Тэгээд яг
2019 оны 7 сарын 7-нд энэ Remax Collection Luxury Properties Office Zesty Square-ийн 3 давхарт нийсэн байгаа. За хүмүүс бол нөө мэдхгүй зүйлээс их айдаг. За энэ одоо тансаг зэрэглэхсэн очихоор нэг л үнэтэй байрал зарчих واخ гэж бодоод байдаг. Эсвэл эйжентээр дамжихаар өөрийнхөө одоо байрыг зарах гэдэг анч гэж бодд юм уу. Ямар нэгэн байдлаар нэг тийм одоо үл ихтгэлцэл байгаад байгаа. Одоо шинэ учраас хүмүүс одоо яг итгэж үйлчлүүлэх дээр мас бол ер нь өөрөө зарыг гэсэн тийм л бодолтой байгаа шүү. Тэгээд ер нь үл хөдлөлийн салбартаа гэр бүлээр эргэж уцалдаг орсон доо. За танаа салбар бол бас харьцангуй ондоо байгаад тэ яг зөвхөн лагшр өндөр зэрэглэлийн Улаанбаатарт ганцхан байна. Ер нь гадаад улс орнуудын хотуудад цөөхөн зөөхнөр байдаг юм уу? Олон байдаг юм уу? За Америкт бол 100 салбар тутам нэг гэж явдаг юм байлээ. Гэхдээ дэлхий дээр ер нь 44 л юм лакшри офис байдаг. 44 ширхэг л лакшри офис байдаг. Гэтэл яг энгийн офисууд бол 8300 ширхэг байгаад байгаа байхгүй юу? Зөвхөн Remax хэмжээнд. Тэгэхээр манайх бол Монголд бол цорын ганц ийм тансаг зэрэглэлийн офис болчиход байгаа. Тэгэхээр тийм олон түгээмэл байдаггүй. Хэр стресс чинь та? За гайгүй дээ. Гэхдээ ер нь бол мас нийгэм бол их стресстэй байгаа. За Монгол улсын одоо нэг аз жаргалын индексээр манайх ч одоо 156-аас нийт орсон мэл 83-т орсон мэл. Тэгээ нийгэм бол стресстэй байна. Миний хувьд бол би айл болох стресстэйг боддог. Стресстэйг байхыг л хичээдэг. Таны хамгийн үнэт зүйл юу вэ? За хүн болгонд мэдээж одоо гэр бүл хамгийн үнэтэй хаа. Миний хувьд бол мэдээж миний өр хүүхэд, хань ижил, ээж аав. За тэгээ хамт олон ажлын хамт олон бол миний хамгийн үнэтэй үнцэл. Хүн энэ яваа наснда одоо энэ амьдралтай янз янз л явна та тийм ээ. Ер нь яаж явах нь юунаас шалтгаалт юм? Та юу гэж боддог? За ер нь бол бурхны зурсан зураг байдаг гэдэгт итгэдэг. Зурсан төөрөг заяа гэж байдаг тийм. Нөгөө талаас хувь хүнээс бол маш их шалтгаална л да. Болж өгвөл одоо өөрийнхөө одоо хувь заяаг өөрийнхөө одоо сайн явах уу муу явах уу гэдэг хувь хүнээс л шалтгаална. Хүн хэр таньж та одоо та ч одоо зөндөл олон хүнтэй уулзсантай. Ер нь бол би маш их хүнтэй уулздаг. Ер нь миний өдрийн бараг тэн хагас нь хүнтэй ярилцлага гэдэг. Маш хүнтэй уулздаг. Ер нь 2004 оноос хойш 7 хоногт нэг 2-3 хүнтэй уулзсан гэж бодоход одоо энэ 15-6 жилийн хугацаанд 2300 хүнтэй уулзсан байгаа байхгүй юу? За яг нүүл хөдөлгөөний бизнест орсноос хойш бол 7 хоногт бол өдөрт бол 2 хүнтэй уулзаж байгаа. Жилийн 5 өдөр. Тэгэхээр хүнийг бол таних тэр цаанаасаа ер нь хүн таньдаг болчтой юм байлээ. Хүн танихад нэг 60-аас 80% бол танина. Хэдэн минут яриад за энэ ч ер нь ийм хүн байна даа гэж ер нь үнэлэлт дүгнэлт бол өгчихнө үү та? Өгнө. Орж ирээд ер нь эхний нэг 3-5 секунд хүний анхны сэтгэл үүсдэг шүү дээ. Хүн анхаарал гадаад төрхийг харна. За эрэгтэй хүн бол гутлыг харна. За тэгээд хамгийн гол нь тухайн хүний нөө фейс нүд. Тэгээд тухайн хүний хандлага ямар байх нь энэ болгоноос тухайн хүнийг шууд дүгнэхэд дүгнчнэ. Одоо хүмүүсийг Remax руугаа татахын тулд одоо сүлд юу хийж байна та? Манайх чинь арай өөр одоо уламжлалт компаниуд яадаг гэхээр хөдөлмөрийн гэрээгээр одоо өглөө 9-оос оройн 6 цаг за чи ийм ажил үргийн ойртой шүү гэдэг ингээ ажиллаулдаг л да. Ажилчид уу? Тий ажилчид бол гэдэг. За манай Remax-ийн хэмжээнд бол бүр шал өөр байдаг. Манай Remax-ийн чинь яадаг гэхээр эйжентээр суурилсан бизнес гэж үздэг байхгүй юу? Тухайн эйжентийн өөрийн хувийн бизнес гэж үздэг. Өөрөөр хэлбэл би даасан энтерпренер болж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо Remax-д орсон эйжентүүд яагаад ийм амжилттай ажиллаад байна гэхээр энэ систем нь өөрөө одоо энэ олон улсаас ингээд туршигдаад сайжрагцаар ирсэн. Одоо энэ 47 жилийн хугацаанд одоо сайжрагцсан ийм олон улсын нав хавыг л Монголд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр эхлээд бол ойлголоход маш хүнд байсан л да. Маш олон хүнтэй уулзсан. Өдөрт бараг 100 гараал анкет ирнэ те. Олон улсын компани мундаг бах гээл. Аюу өндөр цалин бичээл ороод ирнэ. За энэ бол цалин биш ээ. Чи бизнес хийх хүсдэг үү? Чи өөрийгөө өөрчлөхийг хүсэж байна уу? Чи ингээ өөрийгөө одоо цаашдаа өөрчлөхийг хүсэж байна уу? Чи сурмаар байна уу? Одоо ингээд
энэ бол хувийн бизнес юм аа гэл ингээд ярилцдаг. Эхлээд Remax-а ярина, Remax-ийн түүхийг ярина, дараа нь тухайн хүний хувь хүн талаас нь яриулна. За тэр Remax-д ажиллахаар ямар боломж байгааг нь ярьж өгнө. Ингээд нэгдүгээр шатны ярилцлага дуусна. Дараа нь хоёрдугаар шатны ярилцлаганд болохоор Remax-д орсноор ямар эрсдэл үүсч болох юм, ямар зарлууд гардгийг, та юу хийж чадах юм, та энэ тохирох үнэ гэдгийг шинжилнэ. За гурав дахь шатны ярилцлаган дээр бол гэрээ хэлцээр их түвшний ярилцлага байгаа. За ингээд гэрээгээ хийн, А бол Б гэдгийг бүгдийг сайн заагаад өгдөг. Ер нь бол манай Remax-ийн бас нэг давуу тал нь одоо алтан дүрмээ маш сайн баримтлахыг одоо шаарддаг. Ерөөсөө л маргалдах юм байхгүй. Алтан дүрмээ л баримтлана. Голден рулээ одоо бүгдийн чигсаагаал энийг хоёр талаас мөрдөө явчихад ямар нэгэн маргаан асуудал байдаггүй. Энүүгээрээ дисондо олчод байсан. Тэгээд сүүлийн үед харьцангуй манай залуучууд бол их ойлгож ирж байна. Ялангуяа манай лакшри зах зээл дээр ажиллах эйжентүүд бол арай илүү агсан түвшний байдаг. Одоо 2-3 хэлээр хөрвж ярьдаг ч юм уу. Эсвэл бол одоо маркетингийн чиглэлээр илүү даваа байдаг ч юм уу тий. Арай илүү одоо шалгууртай гэж хэлж болно. Тэгэхээр ажилчин бол байхгүй гэсэн үг юм байна тийм ээ? Захиргааны ажилтан бол байна. Маркетингийн ажилтнууд бид нар байна. За тэгээд эйжентүүд маань бол одоо яг ажилтан гэд хэлэхэд хэцүү, хамтрагч нар л гэж ойлгож байна. Хамтрагч нар. Тий. Тэгэхээр тэр хүмүүс яаж мөнгө олох вэ? Борлуулалтаасаа хөв авах нь тий. Авчаал аваад юм тий. Энэ таны саяны хэлдэг эйжент, роялтер гэж бас нэг зүйл байгаад байна. Энэ хоёрын ялгаа нь юу юм бэ? За эйжент гэдэг маань одоо бид нар ингээ 3 шатны ярилцлага авдаг гэдэг хэлсэн тий. Тэгээ одоо цааш нь одоо тэнцэнгүүд бид нэр сургалтанд хамруулдаг байхгүй юу? Олон улсын сургалтанд. Тэр сургалт нь яа гэхээр үндсэн бейсик одоо ерөнхий мэдээллүүдийг өгчдөг. Тэнгүүтээ 7 өдрийн 8 өдрийн бүтэн өдрийн өглөөсөөс орой 6 цаг бүтэн өдрийн сургалтанд хамруулж байгаа. Тэрэн дээр одоо энэ програм хангамж, энэ Remax-ийн талаар трейдмарк яаж ажиллахын, этик ёс зүй ямар байхын бүх сургалтаараа одоо орчдөг. Тэрийгээ төгсөөд шалгалт өгөө тэнцэн агентууд нь сертификат авдیں۔ Сертификат аваад сертификат авснараа одоо трейдмарк ашиглах эрхэн нэгдээд эйжент гэдэг нэршил дагаад ирчихэж байгаа байхгүй юу. За риэлтор гэдэг нь бол Америкийн нэгдсэн улсад төвтэй одоо дэлхий дээр сая 300 гишүүнтэй ийм одоо риэлторуудын эрхийг хамгаалдаг төрийн бас байгууллага байхгүй юу. Энэ нь болохоор 6 сар ажилласан эйжент маань риэлтор болох эрхэн нэгдчихдэг. Тэгэхээр одоо тодорхой хэмжээний фитэй хураамж гишүүнчлийнхаа хураамжийг төлөөд ийм риэлторын гишүүнээр илсээд тэнгууд риэлторуудаас одоо тэр ингрийн тэмдэг тэр сертификат энэ төр нь одоо Америкаас ирдэг байхгүй. Тим хүнийг риэлтор гэж хэлдэг байгаа. Одоо би жишээ нь ажлынхаа хажуугаар тэр агент нь болж болох уу? Манайх болохоор 3 шалгуур тавьчих. Нэгдүгürt болохоор бүтэн цагаар ажиллах боломжтой хүнийг эйжентээр авдаг байхгүй юу. Тэгжиж төвлөрчиж ямар ч бизнес ямар ч одоо амжилттай явж байгаа хүмүүс нэг зүйл дээр төвлөржиж л амжилтанд хүрдэг. Яг тэрнтэй адилхан эйжент хүн бол нэг ажил дээр л төвлөрчиж л амжилттай ажиллаж чадна. Гэхдээ бас харьцангуй орж ирж исэн үе бодох юм бол гайгүй болж байна уу? Нилийн өөр болж байгаа шүү. Бид нар бол анх хэцүү байсан дөө ер нь үйлчлүүлсэн хүмүүс маань хоорондоо тохирчин маш олон хоног одоо өдөр шөнөгөө гүйж заруулчаад тэгээд уцаа авахгүй алга болчихно. Бид нэр энийг хамгаалаад манайх ч нэг олон улсын компани гэж яриад байгаа. Этик ёс зүйн хороотой, арбитрийн хороотой, тэгээ гомдлын хороотой. Тэгээ бид нэр одоо яг тэр гэрээнийхээ дагуу шүүх рүү өгчдөг. Тэгээ манайх бол яг шимтгэлээ авах хэвээр аваад үйлчлэгийн үсийг өгвөл явдаг. Тэгэхээр бол харьцангуй бас үйлчлүүлээ сурцсан. Одоо өөрөөр хэлбэл тэр үйлчлүүлж байгаа хүний одоо туслах нь л гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Өөрийнх нь цагийг хэмнэж гин тий өөрт нь одоо ингээд цаг наргүй ажиллаж гин мэрэгжлийн түвшинд ажиллаж гин маш чанартай үйлчлэг хүргэж гин л гэж хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр үйлчлүүлэгч нар маань өөрсдөө тэр харах өнцгөө бас аяга өөрчлөх хэрэгтэй юм шиг. Одоо би хувь хүн надад нэг үйл хөдлөх байгаа. Би одоо тэрийг та нартай тохирол заруулж хад бол асуудалгүй л биш үү? Асуудалгүй. Тэгээд байр савч үүсгээд ажиллаа хийгээ сууж ах чи уцтаал одоо их ядаргаан чааш юмаа заах гэж байна тийм ээ. Энэ бүх ажлыг одоо та нар хийж чинь. Миний хувьд бол одоо брокер эзэмшигч. Би бол агентаа хөгжүүлнэ, агентаа сургалтаар хангана. Одоо офсаа тохиолдолд офсын хөрөнгө оруулалт тэгээд тэр бичиг цаас бүх юмыг зохицуулдаг. Ер нь агентаа чиглүүлэгч нь яг одоо талбар дээр ажиллаж байгаа эйжентүүд маань манай офс гэхэд 11 агенттай байгаа.
тэр агентууд маань л ажиллана да. Өнөөдөр тэр энэ тэнд явж байхад одоо Remax-ийн салбар Улаанбаатар зөндөөл байна л да. Ингээд том улдаасан хэвлэл дээр ингээд хаягандаа ингээд тавьсан байна. Тэгээд хүнийх нь зураг нь тэн дээр ингээд байгаадахын нэр устаага. Би ч одоо тэр цаанаас ирж байгаа одоо тийм байх ёстой л гэсэн юм уу? Нэг хүмүүс тэгдэж та нар одоо сонгуульд орох гэдэг юм уу? Тий, нэрээ сонгуульд орох гэж байгаа юм шиг. Тэр нь яадаг вэ гэхээр бид нар үйлчлэг үзүүлж байгаа юм чинь тэр утасны цаана хэн байгаа вэ гэдэг нь аюул чухал байхгүй юу? Хүн итгэж тэр хүн рүү залгана. Зүгээр нэг зар утастай тавьчих юм бол энэ ард ямар хүн байгаа бол гэж итгэж залгадаг. Тэгэхээр энэ бол бас маркетингийн нэг хэлбэр. Гүн ч одоо тэгэхээс ч яахад энэ ч одоо үүсгэн байгуулагдаад олон жил болчлоо. Тэгээд тэнд яг хөгжсөн системийг яг хуулаад энэ дэвтэрээ тавьад анханасаа маркетинга яаж хийх вүлээ одоо тийм зовлон байхгүй нь шүү дээ. Яг үнэ. Тэгээ франчайзингийн одоо давуу тал нь тэр юм да тий. Манай ч одоо зөндөөл газрууд ороод ирсэн байна да тийм ээ. Амжилт гэж юу юм бэ танихаар? Амжилт гэдэг бол өөрийнхөө одоо тэр эрхэм зорилготой хүрэхийг амжилт гэдэг юм болоо. Амжилт өөрийнхөө зорьсонтой хүрэхийг л амжилт гэж байна. Та өөрийгөө тэр хангалуун тэр ажилдаа за би одоо бас эргээ харахад ийм хийцэн биш үү гэд өөрийнхөө бий болгосон бүтээсэн зүйлийг эргээд харахад сэтгэл ханамж ирж ивэл амжилтанд хүрсэн байна. Та өөрийгөө хэр амжилттай яваа гэж боддгийг? Би дөнгөж амжилтанд хүрэх гээл явж байгаа. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Ээжийнхээ ажлыг маш сайн хийж чаддаг. Даанч одоо зав гарахгүй юм да. Энэ бол сайн ээж авахыг хичээдэг. Өөрийнхөө ажлыг бол би 10 уршгээ сайн хийж чадна. Манад нэг ийм үг байдаг штэ. Одоо амжилттай яваа эр хүн болгоны ард мундаг бүсгүүчүүд байдаг гэдэг. Тэр одоо амжилттай яваа бүсгүүгийн ард би одоо эр хүний үдэнд гадна штэ. Амжилттай яваа бүсгүүгийн ард одоо бас л мундаг ирчүүд л байгаа да. Миний ард одоо уу шиг нүмертэй. Маш түшигтэй хань байна. Тэгээд бид хоёр нэг салбарт ажиллаж байна. Тэгээд нөхрийн маань бас нөлөө их бах. За ялангуяа одоо шинэ юм бий болгох бүтээхэд нөгөө талд их золиос гаргадаг. Одоо өөр хүүхдээ наашин цаашин зөөж чадахгүй. Манай хүүхдүүд бол харцангуй том л доо. За тэгээд хоолунд хийх орой тий. Тэр болгонд бол нөхрийн одоо оролцоо их. Манай нөхөр бол их тийм төлөө. Миний дутууг нөхсөн хүн л дээ. Одоо би бол нарийн деталь юмнуудаа өөр юмнуудаа ингээд бүх өдөр тутмын бараг 4-5 өдрийн ажиллаж байсан би ингээд амжуулаачдаг. Манай нөхөр асуур, холуур, урт удаан хугацааны тэр бодлогын чанартай юмнуудыг надад их зааж зөвлөдөг. Ингээд бид хоёр бол их арга барилыг таарсан юм болоо гэж боддог. Ер нь энэ манад одоо амжилттай яваа бүсгүүчүүд маань зөндөөл байна л да. Зөндөөл. Эмэгтэй хүн амжилттай одоо явахт нь хамгийн гол одоо үзүүлдэг хүчин зүйл нь юу байдаг гэж та боддог вэ? Арт талд нь байгаа одоо тэр бас хань ижлийн нөлөө маш их. Маш их. Тэгээд тухайн хүн хувь хүний өөрийнх нь бас хүсэл эрмэлзэл хэрэг байгаа нь тий. Тэр болгоноос шалтгаалж байгаа та. Remax-ийн Монгол дахь одоо ирээдүйн хөгжлийг та яаж харж байна? Бид нар бол их өөдрөгөр харж байгаа. Бидний тоо үзүүлэлт жил ирэх тусам статистик судалгааг харахад бол өсөлттэй байгаа. Гэсэн хэдиж бид нар одоо зах зээлийн 10 хүрэхгүй үедэр л ажиллаж байгаа. Бид нар зах зээлийн одоо тэлэх тий одоо өшөө олон салбартаа болж иж бид нар энэ хамтын ажиллагаа сайжирна. Монголд бол энэ 45 компани нийлээд ингээ бизнес эрхэлж исэн түүх байхгүй. 2 компани 3 компани нээсэн ч засаглалаа буруу тогтоодог ч юм уу тий хоорондын гэрээ одоо тодорхой биш байдлаас ер нь нурдаг гэж бодож байгаа. За манай Remax-ийн хөгжил бол ирээдүйтэй байгаа. Бид нэр өнгөрсөн 19 онд 320 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байгаа. Энэ жил бид нэр 400 тэрбумын борлуулалт хийхээр төлөвлөчөөд байна. Гэтэл бид нэр 2019 оны 1-р улирлээ
борлуулалтыг харахаар 49 тэрбумын борлуулалт хийж байгаа. 2020 оны 1-р улирлын борлуулалт сая гарлаа. Бид нар 80 тэрбумын борлуулалт хийсэн байна. Одоо өмнөх жилийн борлуулалтаас өөр хэлбэл 50% өсөлттэй байгаа. Энэ хэцүү хүнд нөхцөлдөө энэ хөл хорой, энэ ковид үед бид нар борлуулалтыг унах болов гэж айжсэн. Гэтэл үйл хөдлөх хөрөнгө хүний анхдагч хэрэгцээ учраас одоо үйл хөдлөх хөрөнгө нэг нь амьдрал нь сайжирсан ч томруулдаг, муудсан ч одоо төрөслүүлдэг ийм хэрэгцээ гарч идэг учраас үйл хөдлөлийн зах зээл бол ирээдүйтэй хөгжил ирэх нь тодорхой харагдаж байна. Би одоо жишээ нь 11-р оролцол хавцаа нэг өрөөрөө байр аммаар байна гэдэг одоо хүсэлтэд танаа аль чамаагүй нэг салбар руу дахиад орж болохоор байна уу? Болно. Аль чамаагүй салбар руу. Тэгэхээр танаа салбарууч энд ингээд Улаанбаатар байшсан ба штэ. 11-р оролцолын энд магадгүй салбар байгаа хэл та. Тэр хавийнхаа тэр бүсийнхаа юмыг одоо хариуцна гэсэн юм байхгүй юу? Байхгүй. Байршил нь одоо дүүрэг болгонд байж болно. Гэхдээ та одоо үйлчлүүлэхдээ аль салбарыг сонгож болно, аль ч агентыг сонгож болно. Та хүнд итгэж үйлчлүүлэхийн тэр үнээс сонго. Түүнээс биш одоо хаавал дүргэн зөвхөн хаавлаа эзэмшнэ гэсэн юм байхгүй. Байршил нь тэнд байгаа болохоос биш одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоо бүх одоо үйл хөдлөх хөрөнгийг аль хинж салбар хандаад хинж зарж хинж борлуулах боломжтой. Бүх дата бааз байж байгаа юм шүү дээ. Бидний 45 компани нэгдсэн дата баазар Remax гэмээр дээр барьж байгаа. Бид нар дотоодынхаа iConnect гэдэг програм байдаг. Тэрүүгээрээ одоо таны одоо 11-р хорооллын тэдэн квадрат тим үний дүнтэй гэдэг програмаас хайнгууд одоо тэр бусад 45 салбар дээр байгаа бүх мэдээлэлүүд гараад ирдэг. Тэрүүгээрээ бид нэр одоо хамтын энэ referral систем гэдэг юм манай хамгийн том давуу тал. Тийм байна, тийм ээ. Надад байгаа юм манай нөгөө салбарт байж гэн надад худалдаа өгч байна, нөгөө салбарт нь зарах лист нь байж гэн. Ийм давуу талтай. Яг манай салбарын хувьд гэх юм бол бид нэр бол арай өөр зэрэглэлд ажилладаг. Одоо лагши зах зээл гэлэн тий. Тэр нь одоо энэ энгийн явсаас ямар одоо шалгууртай ингэж хүмүүс их асуудаг л да. Одоо зарим нь ойлгохгүй байгаа шүү дээ. Яа тэгээд хамгийн наад зах нь бид нар нөгөө ашигладаг лого Remax-ийн нөгөө бөмбөлөгтэй лого гэдэг шүү дээ. Цагаан зинхэр. Тэр ашиглах тэр лого нь хүртэл одоо өөр байдаг. Хар хөхөнгөтэй. За тэгээд энэ дээрээ доороо энэ зураастай ийм тусгай хэрэгтэй тэр логогийн тусгай хэрэгтэй ашигладаг гэсэн үг. За хоёр дахь нь одоо ялгарлал нь юу юм гэхээр тухайн улсынхаа тухайн зах зээл дээр байгаа дундаж үнэтэй үйл хөдлөх хөрөнгийн одоо 2 дахин өндөр үнэтэй дүнгээс эхэлж зарна гэж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсын хэмжээнд байгаа зарагдж байгаа дундаж үнийн дүн бол 60-аас 150 саяын хооронд байгаа. Тэгэхээр 100 саяас одоо дундаж зах зээлийн 100 сая гэж үзэх юм бол манай лагши зах зээл 200 саяас дээш үнийн дүнтэй орон сууц зарах юм байна. Ийм ялгаатай. За Америкт бол яадаг вэ гэхээр хамгийн доод үнийн дүн 1 сая доллароос эхэлж зардаг байгаа даа. Тэгэхээр тухайн улсынхаа онцлог тухайн одоо Америкч өөр олон мужтай. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо масс тийм зах зээл дээр бол ажиллахгүй зөвхөн одоо шигшигцэн тухайн сегмент рүүгээ чиглэж ажиллана л гэсэн. Одоо лагши зах зээл дээр байгаа тэр танцэг зэрэглэлийн бүх орон сууцны мэдээллийг одоо манай салбар дээр болж өгөл одоо байж идэг тий. Тэр чиглэлээр сонирхож байгаа хүмүүс нь манай салбар руу хандах юм бол илүү одоо хайсан үйлчлэгийг олж авч чадна л. Хүн хөтлөө суралцсан гэдэг шүү дээ тийм ээ. Та юунд хамгийн их суралцахыг хүсэж байгаа вэ? Би ер нь суралцаар л байгаа. Ер нь суралцахыг хүсдэг. Өдөр тутамдаа л ер нь суралцж байна да. Ялангуяа одоо хувь хүний хөгжил тал дээр тий. Одоо энэ үйл хөдлөлийн чиглэлээр бас нэлээд сургалтуудад хамрагдсан. Ер нь бол миний энэ сурсан үйл хөдлөлийн сургалтуудаас жишээлбэл Америкийн нэгдсэн улсаас ингээд тусгаалan олгодог CIPS гэдэг designation олгодог сургалт байгаа. Энэ яадаг гэхээр олон улсад итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдгийг баталж өгж байгаа сургалт байхгүй юу? Тэгэхээр олон улсад байгаа CIPS-чүүд гэдэг тусдаа ийм бас network гэдэг бас групп байгаа. CIPS-ийн одоо тэр сайт нь тусдаа тий тэнд болдог одоо энэ олон улсад болдог ивентүүд нь бас яг зөвхөн CIPS-чүүдэд зориулдаг тийм сургалт байдаг. Тийм сургалтанд бас хамрагдсан. Нью-Йоркийн одоо риэлторуудын холбооноос бас тусгаалan олгодог GRI гэдэг бас сургалт байна. За энэнийг бас би 19 онд төгссөн. За миний хувьд бол хамгийн анхны Монгол улсын үйл хөдлөлийн хэмжээнд одоо хамгийн анхны риэлторуудын нэг, хамгийн анхны CIPS-чүүдийн нэг
ингээд ийм цолгон шинтэй. За GRA гэдээ бас сургалт байгаа. Тэр нь яадаг юм гэхээр одоо нэг бакалаврын төвшний мэдлэгтэй хүмүүс бол мэдлэгээ ахиулахын тулд магистрийн одоо сургалтанд суудагтай яг адилхан GRA бол яг магистрийн төвшний мэдлэг олгодог сургалт. Ерөөсөө энэ олон улсын зах зээл дээр энэ олон сургалтанд суугаад ингээ харахаар юу заадаг юм бэ гэхээр ерөөсөө л этик ёс зүй заадаг юм байна. Тэнд одоо учиргүй нарийн юм заахгүй. Олон улсын зах зээл дээр ялангуяа Нью-Йоркийн зах зээл дээр Америкийн хууль яадаг. Яг бол үл хөдлөх хөрөнгийн одоо хөгжил бол тэнд байгаа дээ шүү дээ. 100-аас 150 жилийн түүхтэй байхгүй юу? Тэндээс л бид нар суралцахгүй болохгүй. Тэр олон улсын зах зээл дээр юу зааж ийн? Олон улсын одоо тэр хурал дээр юу зааж ийн гэхээр ерөөсөө л этик ёс зүйтэй бай. Америкт одоо зарим мужууд юу гэдэг вэ гэхээр одоо энэ сүнстэй байшин гэдэг ингээд сайн тавьчихдаг байхгүй юу? Хуурж болохгүй. Энэ усны гоождог бол усны гоождог гэдгийг үнэнгээр нь хэлэх ёстой. Манай Монголд бол нэг дутагдaltaй юм нь одоо бол харьцангуй гайгүй болсон л доо. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр одоо нууж байгаа зарчдаг. Манад нэг гомдол ирсэн. Нөгөө зуучлаар дамжуулж авсан юм байна л да. Тэгсэн чинь төвийн шумд холбогдоогүй байр ингээд зарцсан байсан. Тухайн үеийн анхны худалдаа авалт байсан. Тэгээд маш их одоо нөгөө орсон хойноол мэдж байгаа. Тэр яадаг л үл хөдлөх хөрөнгийн мэдлэг байхгүй. Тухайн эйжентэд бас одоо ингээд айгуу сэтгэл одоо итгэл хүлээлгсэн байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү алдаанууд гарч ирсэн. Тэгэхээр бид нэр одоо энэ Fire App сургалт гээл те энэ одоо CIPS, GRI, одоо GoPro за тэгээ нөгөө олон улсад negotiation хэрхэн хийх вэ те энэ хилцээрийг амжилттай яаж хийх юм гэд маш нарийн мэргэжлийн сургалтууд бол байдаг. Тэгээ энэ дээр бол хамгийн түрүүнд бол ямиг бодтойр нь л хийх хэрэгтэй. Тухайн хүн чамайг зориод итгээд үйлчлэгээ авах гээд ирж хат нь за энэ бол одоо төвийн шугам толбогдоогүй. За энэний зардал нь өндөр гардаг шүү. Энэ сөөхөнтэд гардаг бүх анхан шатны мэдээллээр нь үнэн зөв одоо мэдээлэх үүрэгтэй. Харин тухайн хүний олж хараагүй тэр давуу талуудыг бас гаргаж ирж болно. За энэ одоо ингээд автосны бодолтой орхон ч гэдэг юм уу, өрхийн эмнэлэгтэй орхон ч гэдэг юм уу, хажууд нь ийм сургууль байна ч гэдэг юм уу. Ингээ ямар нэгэн байдлаар одоо давуу тал үл хөдлөх өрхөн худалдаа авахд одоо 50 гаруй үзүүлэлтүүд байдаг. Тэгээ тэр хамгийн түрүүнд одоо тэр үн бол зах зээл дээр юм байна. Манад эдгээр зарагдчихсан та энээр авахд боломжтой юм байна гэдэг юмнуудыг ингээд судалгаатай, шинжилгээтэй бодит тэр тоо мэдээлэл гаргаж өгдөг манайх тав. Тансаг зэрэглэлийн орон сууц маань нэрнээсээ ч хэлж юм л да. Ер нь тодорхой хэмжээний өндөр дүнтэй мэдрэг хатватан тийм иймэрхүү байрууд байгаа. Тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахдаа манайхан ер нь голчлон ямар шүү алдаанууд гаргадаг шүү. Яг үнэ. Бас нөгөө авж байгаа хүмүүстээ хоёулаа зөвлөмж өргөхөд тийм ээ. Тэгэхээр нөгөө тансаг зэрэглэлийн худалдаа авагч нар маань өөрсдөө зах зээл дээр нэг 2-3 удаа хамгийн багтаа худалдаа авалт хийгээд үзсэн хүмүүс байдаг. Учираас харьцангуй сайжруулаад явцсан тий. Харьцангуй одоо нөгөө мэдлэг арай илүү. За тэгтээ бас л алдчихл байдаг. Тэгэхдээ бид нар бол одоо тухайн өөрөө мэдлэгтэй байхад тэрнээс илүү одоо голөгдохгүйгээр илүү өшөө үеийн мэдээллийг өгөх хэрэгтэй. Ялангуяа тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө гэдэг чинь юугаар үнэлэгдэх юм. Зөвхөн тэр харагдаж байгаа гоё одоо тэр гоё бэлта тий гоё обой бол биш. Хамгийн үндсэн гол юм нь одоо суур хундаам тэр үндсэн хийцэл тухайн одоо үл хөдлөх хөрөнгийн үн явж идэг. Маш муу хийцтэй, маш муу суурьтай мөртлөө гой өнгөлчхөөрөө тэр тансаг бол биш болчиход байгаа. Тэгэхээр одоо тэр барилгын компани түүх, ямар материалаар яаж барьсан те одоо яг стандартын дагуу одоо манай ууган компаниуд маш өндөр стандарттай барьдаг шүү дээ. Яадаг вэ гэхээр одоо ингээд яг стандартын дагуу тэр ханыг өрөөг бол шууд нураачдаг. Тэгээд тэр хөлсийг нөхгүй ахад яг стандартын дагуу л хүлээж авдаг. Ингиж өндөр шаардлага тавьж иж тэр барилгын үнцийг өсөд байгаа. Тэгэхээр манай одоо энэ тансаг зэрэглэлийн худалдаа авагч нар маань харьцангуй бас өөртөө мундаг одоо мэдлэгтэй болсон байгаа. Бит бус сэтгэл ханамж үнцэн гэдэг имэйл өгдөг торшоод байгаа байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр одоо карантиныхаа усыг онгойлоход нэг гой гараа хийсээ зөөлөн тэгсэн мөртлөө эко одоо усныхаа 60% одоо хэмжээдэг. Тэгээд онгойлонгот ингээд нэг гой ингээд сар гэл нэг гой одоо асгарч идэг те. Нойлынхаа усыг дарахад ус нь өсчээд байхгүй те. Торнодоо байдлаар ингээд онгоцонд одоо усны одоо суултур ингээд сороод авдаг шиг ингээд сороод авдаг систем болцсон байна. За одоо бүх одоо цахилгаан одоо тэр тоног хөрөмж домофон юмнууд нь одоо смарт болчихсон. Гарахтаа ганцхан тавч унтраа ангууд одоо хөрөгчнөөс бусд нь бүгд унтарч идэг, тохиол нь автоматар асч идэг. Ингээ өдөр тутам амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч тэр одоо авсан үйл хөдлөх хөрөнгөнөөсөө сэтгэл ханамж авч идэг. Тэр үйл хөдлөх хөрөнгийг л одоо тансаг зэрэглэлийн үйл хөдлөх хөрөнгө гэдэг байгаа байхгүй.
Тэгэхээр нөгөө хүмүүс сонгохдоо анхны худалдаа авалт хийж байгаа хүмүүс их гялцал юмд бол хандж идэг. Дараагаар нь одоо хүмүүс арай өөр зүйл рүү анхаарал хандуулж аваад идэг. Яг энэ чиглэлийг мэдэрсэн одоо манай Монголын гой том төслүүд бол байна. Яг энэ тансаг зэрэл зориулсан тэр гой төслүүд бол ингээл хийцлийг харахад л шал ондоо. Одоо наад зах нь энэ одоо доторх турбаанууд нь одоо зэвэрдгүү гангаар хийсэн байгаа даа. Одоо тэр вакуум цонх байлаа гэж чинь одоо манай Монголд хамгийн мундаг нь одоо шокол байлаа шүү дээ. Гэтэл одоо Финляндийн маш гоё цонхнууд байна. Ингээ онгойлгоход гарын хаясаар ерөөсө хүч хэрэглэхгүйгээр тэр нэг онгойж идэг. Дулааны алдалт 90% тай. Тийм мундаг технологиуд бол байгаа. Хажуугүй боловсрол бол сайжрал байгаа юм тийм ээ. Хөгжөөл явж байгаа. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс давуу байх шин чанар нь юу юм бэ? Ер нь арай илүү нарийн мэдрэмжтэй байд юм болов? Маш нэг мэдрэмжтэй л байдаг. За овс маань сүлд зонхлон юу хийж байна? Манай овс Засискөрийн 3 давхартай байдаг. Тэгээд яг энэ тансаг зэрэглэлийн нөгөө тансаг зэрэглэлийн одоо трейдмарк ашиглах тэр лого энэ төр өөрөж ярьсан шүү дээ. Тэгээ манай офисын тогтчлт бас арай өөр байдаг. Бусад офисоосоо. Одоо манайх партнер офисыг нээж хахад улаан цэнхэр цагаан өнгөөр тогтчвол тэгээд одоо тентний ингэж логоо 50 тэрийг заадаг байхгүй. Бүр тийм стандарт байх нь шүү дээ. Стандарттай офисын тогтчлт хүртэл одоо бас стандарттай өнгө нь хүртэл ямар байх юм. Тэгээ тэр өнгийг зүгээр нэг хэвлэлийн газар хийгээд өчвөөсөө өнгөний тэр код гэдэг юм аа баримталж ажилладаг байхгүй. За манай офисын хувьд бол тогтчлт бол арай өөр. Одоо уулзалтын 4 өрөөтэй, одоо хурлын өрөөтэй, одоо харилцагч хүрээд ирэхэд бид нэрээ тэр өндөр зэрэглэлийн харилцагч нарыг яг нууцлалын түвшинд одоо юу гэдэг итгэж үйлчлүүлэх тэр орчин бүрдүүлэх. Зарим хүмүүс бол нэг ил хүмүүстэй уулзаад тахтуургууд тэр үнийг одоо тусгаална VIP өрөөнд авчирж уулздаг. Тийм байдлаар тогтчулсан. За ер нь сүүлийн үед бүтэнсөө өдөр болгоны орой гараад байгаа бүтэн амьдрал гэд кино байгаа даа. Тийм. Тэрэн дээр чинь би бүр орцсон штэ. Тийм үү. Тэрэн дээр манай офис их гардгийн. Манай агент амар жаргал тоглосон. За тэр кинон дээр чинь евро шиг рекламд ороод байгаа Ундрагийн офис бол манай офис байгаа. Нэг тийм цэнхэрдүү өнгөтэй тий. Хар ногоон өнгийн хантай. Хар ногоон тий. Гоё офис байна. Танах юм гэдэг тий. Тэр чинь манай офис байгаа. Ундрагийн тоглодог ажлын газар нь бол танаа өнгийн өрөөнд ороод байгаа. Тийм нэх гоё хар хөх өрөө байгаа. Тэр чинь манай хурлын өрөө. За тэгээд үүдний хэсэг нь ногоон өнгөтэй. Тэгээд уулзалтын өрөө одоо мисс өрөө, мистер өрөө гэдэг эрэгтэй хүн зориулсан, эмэгтэй хүн зориулсан. За нөгөө хоёр өрөө нь болохоор бичиг цаас гэрээ ихэд зориулсан өрөө. Ийм тусгаалan бэлдсэн өрөөнүүд байгаа. Мисс мистер гэхээр эрэгтэй эмэгтэй хүнд нь бас зориулсан тийм өрөө байх нь шүү дээ. Тий. Завсаа хүчтэй байх нь. За тэгвэл бүтэн амьдрал киноны зураг авалт танаа офст хийгдчихсэн байх нэ. Нэг л гоё офс харагдаад идэв шүү. Таныг хэн нэгэнд хандан баярлалаа гэж хэлээч гэвэл та хэнд хэлэх үү? Ээж авдаа л хэлэн дээ. Ээж авдаа ийм мундаг эрүүл саруул ингээд өсгөж төрүүлж өсгсөнд одоо ээж авдаа баярлалаа гэж хэлэн дээ. Баярлалаа гэж хэлье. Таны бидний амьдарч байгаа энэ нийгэмд болохгүй асуудлууд зөндөө л байгаа тийм ээ. Та юунаас нэхлээсэ гэж боддог вэ? Ер нь хамгийн үнд суйраасаа л эхлээсэ гэж боддог. Барилга ч гэсэн үнд суйраасаа эхэлдэг шин. Сайн хундаа сайн суйр зүтгэж байгаа юм бол тэр барилга ч өөрөө удаан жилийн насжилттай. Тэгэхээр хамгийн суйр хүмүүжил бол гэр бүлийн хүмүүжил. Улс орны хөгжил юунаас эхлэх юм? Нийгэм юунаас бүрдэх юм? Хүнээс бүрдэх, хүн юунаас бүрдэх юм? Наацхан гэр бүлээсээ бүрдэж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо энэ еврейчүүдийг би хамгийн сүүл миний уншсан ном дээр цойлог сэтгэл ном байгаа. Тэгээ еврейчүүд бол дэлхийн хүн амын 5% эзэлдэг юм байна. Тэгсэн мөртлөө энэ одоо мундаг одоо энэ явж байгаа тэр бомтнуудын 20% эзэлдэг. Одоо энэ Facebook-ыг үүсгэн байгуулагч Mark Zuckerberg. За энэ Starbucks coffee гэл тэ олон улсад юм сүлжээтэй болчихсон. Мундаг тэр бомтнууд бол еврей үндэстэн. За еврей үндэстнийг яагаад ингэ хөгжилд орсон юм бэ? Яагаад ийм мундаг яваад байгаа юм бэ гэж судалсан чинь ерөөсөө л гэр бүлийн хүмүүжил байгаа. За гэр бүлийн хүмүүжил нь юунаас болдгийг гэсэн чинь еврей аавтай хүнийг еврей хүн гэхгүй. Еврей ээжтэй хүнийг еврей хүн гинэ. За тэгээ яад гэсэн чинь еврей ээжийн хүмүүжлээс эхэлж байгаа. За хамгийн гол нь хамгийн нэгдүгээр хүний одоо
эрүүл байх нь хамгийн чухал. Эрүүл мэндээр маш сайн анхаардаг. 1800 оны үед бол ерөөсө хүүхэд төрөөл 50% энддэг байсан байна л да. Тэгсэн чинь еврейчүүд ерөөсө ингээ энддэггүй байгаадсэн. Нууц нь ерөөсөө л буцсан усаар гэрээ зэвүүлж гараа аваадаг. Германы тэр их халдлагын үеэр еврей айлыг юугаар нь одоо таньдаг байсан бэ гэхээр ингээл үзэхэд тоосгүй байдаг байсан гэж байна. Тэгэхээр тэр хүмүүжил бол ерөөсөө эрүүл мэнд дээр нь маш сайн анхаардаг гэсэн. Еврей ээжийн гараас амттай хоол гардаг, гол нь эрүүл хоол гардаг. Тэгэхээр тэр хүний эрүүл мэнд бол маш сайн байх нь. Хоёрт нь болохоор мэдлэг боловсролтод тогтмол анхаардаг. Хүүхдээ өдөр болгон 30 минут ном унш гэж суулгадаг. Тэр нь бол бичигдэг байл. За тэгээд бусдыгаа одоо амарч яхад хичээлдэг. Энэ амьдралын хэв маяг нь одоо тухайн үндэснийг одоо чанартай иргэн болгоход нөлөөлж байгаа байхгүй. Яг энэтэй адилхан бидний энэ гэр бүлийн боловсрал, гэр бүлийн хууль гэдэг юмнаас л хөгжил эхэлнэ гэж миний хувьд бол боддог. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Хүүхдээ яаж эрүүл хүмүүжүүлэх вэ гэдгээс л улс орны хөгжил эхэлнэ. Одоо хараа л да. Ямар хөвчтэй хүмүүс байна. Одоо ингээл мэдээ уншихаар те тэр хавдрын эмнэлэгт очролцсон гэл те. Тэгээд тэр болгоноос л ер нь улс орны хөгжил эхлэх юм болов. Одоо уламжлалт энэ мал ах уу, энэ бэлчээрийн мал аж ах уу, одоо энэ сайхан шинэ хоньны гид зэддэг байх хэрэгтэй. Манай одоо зарим дүүнер бол ингээ хүүхдүүд нь ингээ хамраач юмхчээд гид зэдэхгүй мох өнөртэй гэдэг. Манай хүүхдүүд бол иддэг. Багаас л эн чинь яагаад гэвэл маш их шимт хижээлтэй. Энэ одоо маш олон гоё шимт хижээлтэй аг урмал идсэн малын махыг бид нэр идэнэ гэдэг чинь маш том хувь заяа. Ийм юм идэж тэр шарсан дахиа энтрээс хол байх хэрэгтэй л дээ. Тэгээд эн чинь эрүүл мэндийн анхаар чинь дээрээс нь боловсролт нь маш их анхаарах хэрэгтэй. Одоо хүүхдтэй бүгдэнд нь хол утас барьсалчаал те. Төгөөдөл нь ингээд цагийг дэмий өнгөрөөд байгаа байхгүй. Тэр цагийг маш үр дүнтэй өнгөрүүлдэг байх хэрэгтэй. Сул цагаа хоббигоо хүртэл өөртөө одоо өөрхөн хөгжил зориулдаг байх. Ийм л хүмүүжлийг олох юм бол улс орон иргэн болгон ухамсартай байна, иргэн болгон боловсралтай байна, иргэн болгон эрүүл байна. Эн чинь яах юм? Монгол улс хүчирхэгжин л гэсэн үг. Одоо энэ ковидын үед ер нь ихэнх аж ахуйн нэгжүүд л хэцүү байна да ер нь. Танад ер нь хэрхэн нөлөөлж байна? Монгол улсч биш ер нь дэлхийн нийтээр хэмэрч байгаа. Дэлхийн нийтээр бол эдийн засгийн бас маш өндөр одоо эрсдэл хүлээж байна те. За манай хувьд бол манай одоо худалдааны компани ч гэдэм үү бусад компани хувьд бол мэдээж асар хямарч байгаа. Борлуулалтаа 3-4 дахин буурсан. За яг манай энэ үйл хөдлөлийн энэ лагшри зах зээл дээр бол нэг айхтар хямрал харагдахгүй байна одоогоор. Яг гэвэл энэ өндөр дүнтэй үйл хөдлөх хөрөнгө маань өөрөө зах зээл дээр 6-аас 12 сар болж иж байрч иж зарагддаг юм онцлогтой. Тэгэхээр нөгөө одоо яг худалдаа авах хүмүүс маань жилийн турш хайж идэг те. Урт удаан хугацаанд судалж авдаг учраас харьцангуй одоо айхтар мэдгдсэн юм байхгүй байна. Таныг өөрийнхөө хийж байгаа ажилд өөрөө дүн тавьвал та ямар дүнд явах вэ? Хүн өөрийгөө үнэлж чаддгүй шүү дээ. Энэ ер нь олон улсад ч тэр ер нь судалгаа байдаг байхгүй. Ямар судалгаа гэдэг вэ гэхээр та өөрийгөө үнэлнэ үү гэхээр 80-аас дээш дүн тавьчихдаг. За та бусдыгаа үнэлнэ үү гэхээр 60-аас доош дүн тавьчихдаг. Маш муу гэдэг үн тавьдаг. Тэр хүн өөрөө өөрийгөө үнэлнэ гэдэг бол худлаа. Намайг хэн үнэлэх вэ гэхээр одоо манай гэр бүл одоо хамтрагчид, найз нөхөд одоо ажлын хамт олон л үнэлэх баг. Мөнгө гэж ер нь танихаар юу юм бэ? Мөнгө бол хэрэглээ. За мөнгийг хүмүүс одоо мөнгө гэж хараад байдаг. Би бол миний хувьд бол мөнгийг бол мөнгө гэж харахаас илүү одоо үйлчлэгээ өөрөө юу хийж байгаа нь тэрэндээ л сэтгэл зүрхээ зориулаад одоо маш сайн үйлчлэгээ хийчих юм бол араас нь мөнгө гэдэг юм чи ороод ирнэ. Би агентуудтай хэлдэг. Та нар ингээд гүйлгээ гаргаад фейлдчлээг ороод мөнгө батцсан юм уу? Над тэдэнд өрг ороод ирнэ гэж батцсан уу гэж тагладаг байхгүй. Мөнгө батсан ажил ерөөсөө бүтдэггүй. Энэ бол миний одоо 15 жилийн одоо туршлагаас харахад бол мөнгө батсан бизнес хэзээ ч бүтдэг. Би энэ хүнд юугаар тусалж чадах юм? Би юу хийж чадах юм? Энэ дээр л би фокуслж чадах юм бол аяанда мөнгө гэдэг юм чи ороод ирнэ. Миний одоо мөнгөнд хандах үзэл хандлага бол тэр ба. Тэгээ мөнгө гэдэг чинь зүгээр нэг ороод ирдэг юм биш. Азалт харахгүй бол нилийн хүнийг зовоож иж, нилийн их хөдөлмөрлөж иж, нилийн олон шин нойргоо ханж иж, нилийн их зүйлээ золиослж иж тэр зүйл чинь бий болдог. Амьдрал танихаар юу вэ? Амьдрал бол үнэхээр
амьдрах сайхан шүү дээ. Амьдрал бол хүнд нэг л тохиолддог. Хүн нэг л амьдрна. Энэ амьдралыг их чанартай олон хүний төлөө их зүйл бүтээсэн. Таны одоо амжилт юунаас шалтгаална гэхээр би олон хүнийг өөрчилж чадсан уу гэдэг шалтгаалдаг гэж ярьдаг. Миний хувьд бол амьдрал одоо их баялагдаа одоо аз жаргал, зовлон, гуниг, тэгэл шантрал одоо бүх зүйлэл цогцлоороо байж иж тэрийг амьдрал гэх бах. Амьдрал үргэлж аз жаргалтай байхгүй, үргэлж зовоод байхгүй. Тэгээ ямар нэгэн байдлаар энэ бол эргэжийдэг. Тэгээ ер нь амьдралыг би бол үеийн үртэй их холбож ойлгодог. Энэ бол өмнө хүний хийсэн үеийн үр эрт орой эзэн найган цагт төлөх ёстой юм а төлж ижил явдаг. Та ер нь юунд зориулагдсан хүн юм бэ? Бид ерөөсөө өөрийгөө тэгж бодож байгаагүй юм шүү дээ. Одоо бодох нь дээ. Ямар ч байсан 3 хүүхэдтэй ээж нь тань ижилтэй эхнэр нь ах. За аав ээжтэй бас ачлалтай охин ах. Сайн бэр байх. За тэгээ сайн удирдахч байх, сайн манлайлагч байх, сайн чиглүүлэгч байх. Энэ одоо өөрт оногдсон одоо бүх зүйлийг би одоо чин зүрх сэтгэлээсээ одоо хоёргоо сэтгэлээр л зүтгэл гэж боддог шүү дээ. Альва юмд би бол маш их одоо нухацтай ханддаг. Таны төвчд хамгийн хэцүү зүйл юу? Ярьсан тохирсноосоо буцдаг юмыг л дээрээс нь одоо энэ этик ёс зүгөө байдалд би үнэхээр төвчж чаддаг. Яг ингэн шүү, яг тэгэн шүү гэд одоо алтан дүрмээ баримтлан шүү гэд тохирчоод тэрнээсээ эргэж буцаад эсвэл бол одоо өнөөдөр нэг өөр юм ярьчаал маргааш нэг өөр юм яваад яриад байдаг. Нэг тиймэрхүү юмд жоохон төвчгэд хэцүү санагддаг. Таны сонсохыг хүсдэггүй үг ямар үг гэдэг вэ? Миний хамгийн дургүй үг болохгүй бүтэхгүй гэсэн үгэнд л би их дургүй шүү дээ. Аль болохоор хичээ болгоё бүтээ. Болохгүй бүтэхгүй чадахгүй гэсэн тийм дургүй. Бэлгээр болохгүй штэ гэлгүй. Тий. Асууж амжаагүй байна гэх бас тий. Тий. Асууж амжаагүй байхад л дэлгүүрт орохоор байхгүй гэл. Тий. Тийм одоо сөрөг үгнүүдэд л жоохон дургүй дээ. Айтайхан илэрхийлж болно шүү дээ. Таны үг ер нь хэр хүчтэй байдаг вэ? Үг өөрөө их хүчтэй амтай гэдэг. Миний үг бол хүчтэй байгаас өөр арга байхгүй. Олон хүмүүс итгээд надад хандаад ингээд хамтраад явж байгаад миний хувьд бол зарим үед сэтгэл зүйч байдлаар хүртэл ажилладаг. Агенттайгаа уулзна, юун дээр чадахгүй байна, юун дээр алдаад байна, юунд болохгүй байна. Тэр болгон дээр ингээд зөвлөж хэлдэг. Тэгэхээр миний үг бол үнэн бөгөөд хүчтэй байж тухайн хүнд бол нөлөөл. Та амар уурлал яах вэ? Аль болох тэгэл уурлахгүй л боддог шүү дээ. Уурлахаар чинь тэгээд хамаг л дахархлаа унаа, нүрчлээт нь, хөгшрөн ямар олиг байх вэ? Тэгээд аль болох л уурлахгүй бодно. Уурлвал тэгээд одоо яа дээ. Тэгэл уурлахгүй ураа гарах хэлж чинь дээ. Энэ зарим үед жоохон стресстэйгээр гэр орноо цэвэрлдэг ч юм уу. Ганцаараа байхыг л хичээдэг. Та юунаас хамгийн их айдаг вэ? Мэдээж одоо хүн болгоны айдаг юм хөл хацлаас л их айдаг да. Ер нь айж авахд амьд үлзийтэй. За тэгээд бизнес бол явах те тэгээ унж босол хүн алдаж оноол хийдэг. Ер нь тийм нэг хэцүү үед бизнесийн ч бай, одоо амьдралын ч бай, тийм их хэцүү үед таны хүч авдаг зүйл юу байдаг вэ? Хүч авдаг зүйл ер нь бол амралт. Би 19 онд миний бие гинт өвдөд. Би ч одоо 2004 оноос хойш ингээд ажилласан чинь янз янз юм хийж исэн байна. Тэгээд ер нь өөрийнхөө нэг амралтыг юусаа авч байгаагүй юм байна. Ажилтнууд намраад идэг. Би болохоор амардгүй. Ажиллаад идэг. Гадагшаа дотгошоо очих явна. Хагас бүтэн сайн нэрч ажиллана, зунж ажиллана, өвлж ажиллана. Ер нь бол амардаггүй. Амарсан ч орой тэгэл янз бүр юм хийж лээдэг. Нэг 4-5 өдрийн ажлыг амжуулцдаг гэл өнгөрөөд байдаг. Гэтэл нодлон гинт бие маань өвдөд. Учир шалтгаангүй өвдлөө. Их олон эмнэлгээр явсан. Бараг 4-5 эмнэлэг аршаан суул юу гэдэг бүгдийг явсан. Тэр үед хүний амьдралыг харах өнцөг бүр шал өөр болд юм билээ. Хүн чинь амьтаа нэрэд ирэхээр ямар айцтай те ямар амар утгагүй амьдэрсэн юм бэ гэж боддтой юм байна. Тэгэхэд сүүлийн үед бол ер нь өөрөө их чөлөөлж те 18 цагаас хойш ажиллахгүй хагас бүтэн өдөр болж өгөл өөр хүмүүстэйгээ гэр бүлээрээ за тэгээд өглөө эрт босоод болж өгөл 7 хоног болгоо татныхаа найзуудтайгаа
уулахадаар алхах цэвэр агаарт. Энэ бол үнэхээр гоё амралт өгдөг. За тэгээд болж өгвөл даанч цаг болохгүй юм да. Ер нь хөдөө явах маш дуртай. Хүүхдүүдээ суулгаад хүн соолоо ачаад тэгээ нөхрийнхөө хажууд суугаад ингээл хотоос гараад цонхоо онгойлгох тэр мэдрэмж бол надад үнэхээр аз жаргал. Тэр гоё тансаг үнээр за тэгээ уцсны сүлжээ ярихгүй нэг л амар амгалан ирэл явчихдаг шүү дээ. Сайхан мэдрэмжээ. Өстой сайхан. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын санаж сэдэж бодож төлөвлөж байгаа энэ бүх ажил чинь сэтгэл чинь сайхан бүтэх болтугай гэж хүсэн өрөөё. За тэр ирвэл Батар шигэ намайг урьж оролцсон Торжогийнхаа ажилд бас амжилт хүсье. За тэгээ цаашдынх нь уран бүтээл өшөө илүү мундаг одоо манлайлагч одоо ус орноо авч явах тэр хүмүүсийг бас гаргаж ирээсэ гэж хүсэж байна. За баярлалаа. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ дундгийн дугаараа өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Remax Collection Luxury Properties Brokering Office-ийн захирал Ариун Жаргал хүрэлцэн гэж оролцлоо. Та бүхэндээ дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай. Альпийн мөнх заснаас их авсан аршаан ус сүржива.